Баянгор аймаг нь нийт 88441 хүн амтай бөгөөд тэдгээрээс 38.4% буюу 34250 хүүхэд, энэ дундаас 355 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй гэж бүртгэгдсэн байдаг. Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комисс нь 7 өдрийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, сардаа 2 удаагийн хурлыг зохион байгуулан, мөн аслагдмал сумдад явуулын хурлыг зохион байгуулдаг байна. Аймгийн төвд байрлах хүмүүнлэгийн ордон нь онцлог үйл ажиллагаатай. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссийн товлолт хурлууд зохион байгуулагдахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэдэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа тогтмол явагддаг. Хүмүүнлэгийн ордон 2024 оноос энэ оноос хөдөлмөр халуун зөвшөөрлийн газрын иргэд ирсэн байгаа. Хүмүүнлэгийн ордон дээр л хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн гэсэн аж ахуйгаа эрхлэх, орлого олох боломжтой бүх өөрөө тусалгаагаа бэлдээд өгсөн. Энд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд сэргээн засаг үйлчилгээнд хамрагддаг, өөрийн гэсэн оёдлоо хийдэг, буудаа хийдэг. Эндээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэл зориулсан бүх үйлчилгээ явдаг гэж ойлгож байна. Бага насны хүүхдүүдийн 9, 18, 36 сартай хөгжлийн эрт илрүүлгийн үйлчлэгийг аймгийн хэмжээнд тогтмол үр дүнтэй зохион байгуулах тал дээр өрхийн эрүүл мэндийн төв эмчнэр идэвхтэй ажилладаг. За одоогийн байдлаар бол 287 хүүхдээс маань 56.4% хамрагдaltaй. За нийтдээ бол 162 хүүхэд хамрагдсан байгаа. Өвчлөл бол одоо өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүд бол одоогоор илэрсэн хүүхэд бол байхгүй байна. За хүүхдүүдээ сар бүрдээ дуудаад услагтай хамруулаад тэгээд зөвлөмжөө өгöd явдаг байгаа. Баянгор аймаг нь 2023 оны 4-р сараас эхлэн Японы хүүхдийн ивэх сангийн тэгш хүртээмжтэй цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихийн төсөлтэй хамтран ажиллаж байна. Төслийн зүгээс эрүүл мэндийн анхан шатны нэгж болох өрхийн эрүүл мэндийн төвдөр 9, 18, 36 сартай хүүхдийн хөгжлийн эрт илрүүлгийн үзлэг оншилгоонд шаардлагатай тоглоом хэрэгслээр хангаж, эмч ажилтнуудыг оншилгооны шинэлэг арга барил олгох сургалтанд хамруулад байна. Өмнө нь бол хэрэглэгдэхүүн ер нь байсан. Байхдаа нэг бид нар зарим нэг нь өөртөө орлуулж авсраад тиймэрхүү байдлаар байсан. Энэ болохоор төслийн хөрөөнд бол яг цогц үзлэгээ бүрэн хийх хангалттай хэмжээний нэг хэрэглэгдэхүүнүүд дээр хангаж өгсөн болохоор одоо 9-18-36 сартай хүүхдийн үзлэгийг бол өрхийн эрүүл мэндийн төв дээрээ сайн хэрэгжүүлнэ л гэж бодож байна. Эрт урдын цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байж гинэ. Баянгор аймгийн төвд байрлах энэ жижигхэн байшин хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхдүүдийн эрэх дуртай хамгийн халуун дулаан газар нь Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай цэцэрлэг хөгжлийн төв 6 аймагт байдгийн нэг нь энэхүү Баянхонгор аймаг дахь хөгжлийн төв юм. Зөгийн цэцгэн дээр суу. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх төвийг бол 2012 онд анх байгуулж ажилласан. За энийг бол анх байгуулж ажиллахад бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн зөвлөл маань санаачилж нийгмийн одоо салбарын байгууллагууд мөн одоо орон нутгийн удирдлагууд тухайн үеийн удирдлагууд бол бас дэмжиж хамтарч ажилласны үр дүнд энэ төв маань одоо улам одоо хөгжөөд ингэ явж байгаа. Тэгэхээр анх бол санхүүжилтийг орон нутгийн төсвөөс санхүүжилж исэн. За тэгээд 2018 оноос бол хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны одоо төсөв санхүүжилтээр ингээд үйл ажиллагаа ингээд тогтмолжоод ингээд явж байгаа юм ажил байгаа. Тус төв нь нийт 16 ажилтнтай, сургуулийн өмнөх боловсролын анги болон сургуулийн анги гэсэн үндсэн 2 анги, тус бүрт 1 багш, 1 эмч сувилагч ажилладаг. Сургуулийн ангийн оюун далай багшийн хувьд анх өөрийнхөөгээ тус хөгжлийн төвд авчирч сургалтанд хамруулж байжээ. Хэдийгээр тэр багшийн мэрэгжлээр төгссөн боловч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие ээжийн хувьд мэрэгжлээрээ ажил эрхлэх боломжгүй байсан. Яг тэр үед нь тус төвийн удирдлагаас оюун далайг багшаар ажиллах саналыг тавьж өнөөдөр тэрээр хүүхэд бүрт зориулсан сургалтын хөтөлбөрөөр хичээл сургалтаа явуулж байна. Өдөр тутмын үйл ажиллагаандаа бол одоо хэлээрээ
математик, энгийн төсөөл, дүрслэх хурлаг, тэгээ хөдөлгөөн эрүүл мэнд гэсэн хичээлүүд орж явдаг. Хүүхд тус бүрдээ ганцаарчлан төлөвлөгөө боловсруулад тэгээ ганцаарчлан төлөвлөгөөнийхөө дагуу хүүхдүүд ганцаарчилж ажилладаг. Тэгээд тухайн хүүхдийнхаа төвшөнд нь тохируулаад үйл ажиллагаагаа явуулдаг. Тэмээ. Өхөр. Морь. Ямаа. Зарим хүмүүс бол сериал гэдэг тусгаарлаад байна гэж яриад байдаг байхгүй юу. Тэгээд миний хувьд бол энэ үетэй нэг бас санаа нийлдэггүй. Бид бол тусгаарлаагүй. Тодорхой хэмжээнд л энэ хүмүүсийг нийгэмшил орон зайг нь бий болгож өгөөд цааш нь залгамжаараа л явуулж байгаа. Гэхдээ энэ яг ийм төв байх шаардлагатай гэж би хараад байгаа байхгүй юу. Тэрнээс бол одоо бүр нэг 5 одоо бүр 16 хүртэл тусгаарлаа сургаал энд ингээ байлгаад байгаагүй байхгүй. Бид нар нэг 8-9 сар л аваад бусдын залгамжаараа цааш нь явуулаад тэгээд цэцэрлэг сургуульд шилжүүлж өгөхөөр хүүхдийн нөхцөл байдлуудыг бүгдийг тодорхойлон за энэ хүүхд ийм анх манад ирэхдээ ийм юутай ирсэнд ингээ ажиллаад ийм босон цаашдаа та нар энэ тал дээр нь анхаараарай гэд ингээ бүр зөвлөмж маягийн юм хөргүүлээд албан тооттой хөргүүлээд буцаад нөгөө хүүхд сургуульд явж байгаа цэцэрлэгт явж байгаа нөгөө залгаан холбоогоор бас эргэж буцаа холбоотой ажилладаг байхгүй. 2012 оноос өөрийн байртай болж үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа энэхүү төв нь олон эцэг эхчүүдэд хүүхдүүдээ хөгжүүлэхэд туслаж хүүхдэд тус төв суралцах үеэр нь өөрсдөө ажил эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зэрэг олон таатай боломжуудыг олгодог тухай эцэг эхчүүд талархан ярьж байна. 6 7 8 охин маань болоод дөнгөж нэг дүнгэн данга нэг л нэг юм тэнцвэр олж ядал нэг суух гал ингээл баг гифтрийн ирж ийсэн. Тэрснээс хойш юм тэр нөгөө гифтри байсан хүн чинь дуудлаггүй ингээл нөгөө сэргийн засахын тартай яваад нөгөө хоол би ч нэг хооллож чаддгүй байж тараад хоолнд ороод тэгээ бүр ингээд жинэн нэмэгдээд тэгээд бүр тэр битгий хэл бүр нөгөө охин маань нөгөө Балчингийн суралцлагатай байсан. Тэгээ хувийн тэрийг нь манай багш нар бүр аягүй хөөрхөн хөгжүүлээд бүр нөгөө нэг ардталт нөгөө цагаан сурганы хай тавиад нугруулдаг болгоод бүр амар хөөрхөн нугурдаг болоод тэгээ бүр жоохон ахаад ирсэн чинь бүр дуудулдаг болоод бүжгэлдэг болоод хамтлаг бүжгэлдэг болоод аягүй хөөрхөн болоод тэгээд аягүй хэрч хүч өгсөн урам өгсөн. 10 гаруй жилийн өмнө Баянгар аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг олох, илрүүлэх чиглэлийн ажил хийгдэхэд хүмүүс тийм ч нээлттэй байгаагүйгээр барахгүй хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нуух, гэрт нь байлгах зэрэг хандлага илбэг байсан бол аймаг орон нутгийн эрүүл мэнд нийгмийн хамгаалал, боловсролын байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих төвийн ажилтнуудын уйггүй үйл ажиллагааны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүмүүст хандах олон нийтийн хандлага өөрчлөгдөж хүүхэдтэй шаардлагатай тусламж, зөвлөгөө, дэмжлэгийг хүлээн авах, хамтран ажиллах тал дээр эрэг болсныг тэд мөн дурдж байлаа.